Монгол улс ер нь яг шинжилгээ ухааны салбартаа хэрэг хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ нөгөө талаараа бид бас нийгмийн эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой гэсэн юм өнцгүүд бас хөндөгдөж байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуултыг бас би инкват доктороос тодруулъя гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар ер нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ шинжилгээ ухааны салбар дээр нь хэр их хувь хэмжээтэй байгаа бол нөгөөдөгөр ер нь төрөөс үнийг хэрхэн яаж анхаарч байгаа талаар бас товч мэдээлэл өгөх. За ер нь ийм статистик байдаг. Улс орнууд шинжилгээ ухааны технологийн энэ салбартаа R&D гэж хэлдэг, research and development. Тэндээ бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1/4%-ийг зарцуулдаг юм байгаа. Тэрний одоо 3/2 ч юм уу одоо аж үйлдвэрийн салбараасаа, технологийн салбараасаа ирдэг бол төр үлдсэнийг нь ингээд өгдөг. Монгол одоо сүүлийн хэдэн жил маш тогтвортойгоор 0.16% байгаа байхгүй юу? Энэ бол дэлхийн дунджаас бүр 6-7 дахин бага гэсэн үг. Тэгэхээр энэ бол тогтвортой урт хугацааны шинжилгээ ухааны хөгжил авчрахаар хэмжээнд хараахан хүрээгүүл гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр бол бодлоготойгоор ингээ урт хугацаанд нэмэх юм шаардлага бол үүсээд байгаа юм харагддаг. Тэрээс өнөөдрийн бидний ярилцах сэдвийн хүрээнд бас цэгцтэй мэдээлэл үүднээс яг CNBC-ийн институтад сэтгүүлч Цэрэн доллар бас ажиллаж байгаа. Тэгэхээр цэгийг бидэнд бас мэдээлэл өгөхгүй. Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За Монгол улс шинжилгээ ухааны инновацийн салбартаа бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол одоо дэлхийн өрсөлдөөнөөс хоцрох эрсдэлтэй байгааг салбарын харуулж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад шинжилгээ ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 66 байгууллага ажиллаж байгаа ч за судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж тэг 113-аас тэг 115%-ийг л эзэлж байгаа юм. Салбарын мэрэгжилтнүүдийн хийж байгаагаар өндөр хөгжөлтэй орнууд шинжилгээ ухааны технологийн салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5% зарцуулдаг бол Азийн орнуудын дундаж 1.5 орчим хувь байт юм байна. Харин төрөөс 2030 он гэхэд судалгаа хөгжүүлэлтийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн дэлхийн инновацийн индекс дэх Монгол улсын байр суурийг 78-аас 50 дугаар байр хүртэл ахиулах юм зорилготой ажиллаж байна. За судалгаагаар шинжилгээ ухааны байгууллагад оруулсан нэг нэгж хөрөнгө оруулалт урт хугацаанд 3-аас 11-ийн үр өгөөжийг авчирт юм байна. Монгол улс үнэхээр хөгжилтэй орн болё гэж бодвол одоо жилийн одоо нийт орлого төсвийнх нэг 3-4 орчим хувийн зарцуулж ич ер нь хөгжилтэй орн болдог. Өнөөдрийн байдлаар бол монголчууд бол нийт төсвийнх 1%-ийг нь шинжилгээ ухаанд зарцуулж байгаа. Тэр зарцуулсан мөнгө юунд явдаг гэхээр зөвхөн шинжилгээ ухааны ажилтнуудын цалинд явдаг. Зөвхөн цалин авдаг, зөвхөн судалгаа хийдэг эрдэм шинжилгээний ажилтан бол хөрзгүй барилгачтай адилхан юм. Тэр одоо судалгааны одоо үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах улс орны одоо томоохон шийдвэр гаргахад зарцуулах нь бол их чухал. Нэг тоо хэлье. Бид одоо жишээ нь магадгүй их тийм хашин жигтэй одоо сонсгож магадгүй. Энэ 66 эрдэм шинжилгээний байгууллагад 2026 оны төсвөр дээр эрдэм шинжилгээ судалгааны зардал гэж 14 төгрөг баталсан. Энэ бол одоо бидний хувьд бол үнэхээр одоо харамсалтай зүйл. Энэ асуудлыг чамлалтай биш, энэ харамсалтай зүйл. Чамлалтай гэж хэлэхэд энэ бол үнэхээр одоо чинь зөөлдөн. Тэр энэ асуудлыг бид хойд хүндсэн, магадгүй бид их сайн хүндэж чадаагүй байх. Одоо нэгд өдөр бид энэ байгууллагатай уулзсан юу гэж нэгээр бид судалгаа хийх тийм зардал гаргаагүй бол эндээс ямар ч үр дүн гарахгүй, зөвхөн салин тавьж гин гэж байна. Тэгэхээр ийм байж болохгүй. Ирээс та одоо 10 тэрбум төгрөгийг зөвхөн одоо хатуу уучлалтай замаар аваад үзэх юм бол энэ 4-5 одоо километрэл зам шүү дээ. Тэгэхээр бид ийм хэмжээнд одоо шинжилгээ ухааны анхаарч байгаа мэн гэдгийг бол шууд хэлэх хэрэгтэй. Тэгэхээр дараагийн асуулт би Улсын хурлын гишүүн Цогтбаатар Эхмээс тодруулъя гэж бодож байна. Ер нь яг одоогийн байдлаар 0.1% гэдэг дээр явж байгаа үндсэн шалтгааныг яг та бас нэг тодорхойлж хэлэхгүй энэ юунаас болдго юм бол нөгөөдөөр яг за сая ойрын хугацаанд бас 2% хүргэнэ гэсэн төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон гэсэн нэг юм мэдээлэл байгаа. Энэ ер нь бас хэр бодиттой бөгөөд ойрын хугацаанд энэ ер нь хэрэгжих боломжтой. За хотлоо яриад яг эдийн засаг өсөх боломж байхад өсгөж чадахгүй бүгдээрээ нийлээл одоо энэ буруутай гэдэг хэрэггүй шүү. Бүгдээрээ л энэ мэдэм хэрэгцгээгээл одоо та нар хараараа энэ квантум физикчтэй орж ирээд квантум физик мэдэхгүй байж тэрийг оролдохгүй байж маргац суугээд хүн аваад ирүүлээд эднэртээ зөндөө маргана хүмүүс. Тэгээ эдний өмнө шийдвэр гаргах гэдэг ярих байхгүй. Тэгэхээр
ийм нөхцөл байдалд эдийн засаг өсөх боломжтой хүрч өсөөгүй. Тэгээд энэ дээр нэмээд нийгмийн халамжийн шилжилтийн үед чинь үнэхээр одоо орлогын ялгаатай байдал гэдэг чинь айхтар болж штэ. Тэгэнгүүт хамгийн ихний улс төрчдийн гаргах олон түмэндээ гоё харагдах шийдвэр тархийн цэнэглэх байх уу? Хармаагийн татврын дахин хуваарлалтаар дүүрэх гэж оролдох уу? Та өөрөө боддоо. Тэгэхээр Монгол улсын сүүлийн жилүүдийн хариу ийм л байсан байна. Тэгээд та одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх нийгмийн халамж энэ чинь ямар ч үр зардал яг үр ашиггүй гэж бол бас хэлж болохгүй. Гэхдээ тэрний хэмжээ бүх юм нөгөө баланс хэмжээ пропорцтой л байгаа шүү дээ. Тэр нь хитрээд ирэхлээр нийгмийн өсөх боломжийг үрх салбарлуугаар л авч хийгээд байгаа байхгүй. Тэгэл энэндээ хүрч явахгүй байгаа. Энэ асуултыг бол бид нар бүгдээрээ өөрсдөөсөө асуугаад явах хэрэгтэй. Би тэр хамгийн түрүү хувийн салбартаа дэмжлэг үзүүлээ. Төрийн аж ахуй нэгжүүд чинь бодсноос хамаагүй их болчиход байна гэдэг чинь тэр нөгөө дахин хуваарлалтыг тэгээд нийгмийн халамж руу та нар одоо төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн зөндөө мөнгийг нийгмийн халамж руу зарцуулж ирсэн түүх байгаа үстэй. Тэгээд тэрийг айгүй гоё гэдэг нөгөө компаниуд нь өөрөө үр ашиггүй болно үстэй. Дараа нь тэр үр ашиггүй болцсныг яаж үр ашигтай болохгүй ингээд нэг бүсэн дампуурах том эрсдлүүд байгаа үстэй. Тэгэхээр тэр чинь улс орны одоо амин судсыг хатгаж байгаа том компаниуд болоо хувирчлаа шүү дээ. Тэгээ би тэрийг тийм болцсон учраас аргаа барсандаа би татан болох хувьчилгээгүй. Тэгэх юм бол эдийн засаг чинь нурах байхгүй юу? Эрүүл бодох хэрэгтэй байгаа байхгүй. Ядаад энэ дээр нь зогсоогоод өгөөч гэх. Тэгээд тэрийг явуулахгүй шүү дээ. Дэмжээгүй. Дараа нь бүгдээрээ би дотоодын нийт бүтээгдэхүүний 70% чинь энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд. Тэгээд тэр төрийн өмчт аж ахуй нэгжүүд гол зорилго нь юу гэж? Эдийн бизнес бол төрийн өмчтж байсан өөрийгөө өсгөө томроод явахад зориулж шít. Тэгсэн тэр нь сонгуульд тэр мөнгийг аваад санал авахын тулд хүмүүсийн одоо нийгмийн халамжид зарцуулах ийм зориулалтын компаниуд болчихлоор эн чинь улс орны эдийн засгийг хөгжүүлэх боломжгүй. Тэгэнгүүт тэндээс гарч байгаа мөнгө ихэнх мөнгө тэрийгээр орж ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэндээс гарч байгаа мөнгө яаж юу квантум физик руу явах вэ? Яг гэвэл хүмүүс чинь шууд энэний ач холбогдлыг үр хүүхдэд нь өгөөжийг шууд харахгүй шүү дээ. Тэгэхээр бас эдийн засгийн талаас нь номер 1 багшаас нь тодруулмаар санагдаж байна. Ер нь бол бид эдийн засгийг төрөлжүүлэх тал дээр маш их ярьдаг боловч одоо болт 80 гаруй % уул уурхаас хамааралтай байна. Тэгэхээр нөгөө талдаа мэдээж эдийн засгийн одоо ашигтуулын коэффициентийг нэмэгдүүлэх гэдэг юм. Энэ тал дээр ингээ бодохоор яалтчгүй шинжилгээ ухааны салбарт хөрөнгө оруулалт хийж ээж энэ дээр илүү оновчлол гарч ирэх гэдэг үнцэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь бас та юу гэж бодож байна? Тийм. Тэгэхээр ялчгүй одоо бидний энэ зарцуулж байгаа тоо хэмжээ бол үнэхээр бага гэдгийг бол одоо бүгдээрээ ярьж байна. Тэгэд одоо энэ тоон утгууд дээр бас айгүй ач холбогдол өгмөр байгаа. Одоо бидний саяны ярьдаг энэ тэг 115% гэж одоо хэлж байгаа ч өөрөө бүр тэг 100.6 хүртлээр ерөнхийдөө буурж байгаа. Бидний дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөл байгаа боловч яг тэрэнд нь таарсан хэмжээний өсөлт одоо энэ шинжилгээ ухааны салбар дээр орж ирэхгүй болчихж байгаа. Тэгэхээр энийг нэлээд сайн онцолж ярихгүй бол бид нар дандаа яг нэг тоогоор яваад хахаар буруу болчихж байна л да. Бидний дотоодын нийт бүтээгдэхүүн байнга өсөж байгаа. Гэхдээ яг сүүлийн 10 жил тогтвортойгоор яг энэ 50 орчим тэрбумыг те одоо шинжилгээ ухааны академи дээр бол 40 гаруй багш шиг байна. Шинжилгээ ухааны технологийн сан дээр нэг 10 орчимгээ сая бас дурдж байна. Тэгэхээр ингээд нэг 50 орчим тэрбум төгрөг зарцуулчихсан байж байгаа. Тэгэхээр бид нар улам доошоо явж байгаа. Түрүүнээ бас дурдж байна л да бид нар GIA index гэдэг одоо энэ global innovation index гэж байгаа. Энэ индексээр сүүлийн 10 жилийн хугацаанд харах юм бол бид нар нэг 53-аас 58-ийн хооронд л байдаг байсан улс ихгүй. Гэтэл энэ жил одоо 25 оны сүүл тоон датагаар бид нар 78 руу ороод ирлээ. Яагаад тэгэхээр энэ шинжилгээ ухаан дээр байх ёстой мөнгөний хэмжээг бид нар яг нэг юм тогтмол байдлаар л оруулаад байгаа байхгүй. Энэ дээр үндсэндээ бол бидний гол одоо гацаа явж байгаа гэж бол зүгээр харж байна. Мэдээж бид нар эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд бол ялцчгүй одоо шинжилгээ ухаан суурьтай энэ инновацийг бэлдэж байгаа одоо шинэ стартапуудыг гаргаж ирэх ч гэдэг юм. Энэ дээр бол анхаарах нь зүйтэй. Гэхдээ манай Монголын хувьд саяны тэр GIA индекс үнэхээр чухал. Бид нар ягаад тэр хоошоо яваад байгаа юм гэхээр институтуудын хөгжлөөрөө 98 дээр ирэмдэлж байгаа. Тийм учраас бид нар ингэж ухарсан гэсэн үг. Тэгэхээр дандаа тогтмол санхүүжилт тавиад байгаа учраас энэ өөрөө бидний ингээ хоошоогоо яваад
одоо үндсэн гол асуудал болж байна. За нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл бидний нэг зөвхөн ганцхан төрөөс одоо санхүүжүүл шийддэг байх ёстой юм гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр ер нь бол бас тийм биш. За ер нь бол энийг хууль эрх зүйн орчноор шийддэг асуудал. Одоо бид нар мэднэ одоо магадгүй Америкийн нэгдсэн улс гэх юм бол Silicon Valley гэдэг дээр яг энэ татврын орчноор нь тэр инвесторуудад боломжийг нээж өгснөөрөө энэ одоо эн чинь ер нь бол шинжлэх ухааны салбар руу хөрөнгө оруулалт хийн гэдэг чинь лото тоглож байгаатай баг адилхан зүйл болж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бүх одоо туршил бүх юмнууд бол амжилтанд хүрдэггүй. Тэн дээр бол одоо маш том эрсдлийг үүрж одоо хөрөнгө оруулагчид орж ирж байдаг. Тэгэхээр тэр одоо газруудад бол жишээ нь хууль эрх зүйн орчноор нь хөнгөлөөд өгчихлөөр тэнцээ одоо шинээр стартапууд үүсэх. За шинжлэх ухаанд суурилсан инновац гэдэг зүйл явах боломж нь нээгдээд ингэ явж идэг. Тэгэхээр бид нар энэ талаас нь илүү харж явахгүй бол зүгээр нэг одоо түрүүн бас дурдж байна л та. Амтай байлгахын тулд те урсгал зардал дээр нэг 70-аас 80% буюу цалин, дулааны зардлыг ингээл усаас өгчдөг. Судалгаан дээр 10 тэрбум гэдэг түрүүн хэлж штэ гамшигын хэмжээнд гэдэг. Тэгэхээр 10 тэрбум төгрөг гэдэг бол энэ өөрөө одоо бидний яг энэ ойрхон одоо маш бага мөнгө болчлоо шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь илүү одоо тэр хууль эрх зүйн талаас нь зохицуултуудыг хийснээр магадгүй бид нар тэр одоо 78-аас 50 руугаа эргэж урагшлах тэр нөхцөл маань бий болохоор тийм л харагдаж байна. Баасан зүрийн тогтоос бас тодруулах. Одоо тухайлбал таны хувьд бол яг LHCB судалгааны багийг ахалж байгаа шүү дээ. Энэ бол өөрөө бас чухал судалгаа тийм хэмжээнд яваад байдаг. Яг энэ дээр тухайлбал яг бодит кейсээр наавдсаар манахаас яг хэдийн хэмжээний зардал болоод төсөвтэйгээр жишээлбэл явж идэг юм бол яг энэ талаар жоохон мэдээлэл өгье. Яа. Судалгааны баг нь байгуулагдаад жил хүрэхгүй хугацаа жил арай хүрээгүй байна л да. Тэгэхээр одоогоор бол дэвшүүлсэн төслүүд эдгээр хилцүүлэгдэх шатандаа л явж байгаа шиг байна. Манай зүгээс. Ерөнхийдөө ганц LHC бий биш. Цэрэн дээр байгаа үндсэн дөрөв дээр нэмэх нь 10 гаруй бас янз бүрийн туршил судалгаанууд байдаг, судалгааны багууд байдаг. Тэдний санхүүжилтүүд бол ер нь 3 жилийн дунджаар жишээ нь Америкийн группүүд бол цэрний группүүд нь бол нэг 3 жилийн дундаж $1 сая болон түүнээс дээш байх жишээтэй. За тэр бол яг гоо жишгээр бол цалин, докторийн оюутнууд, постдокуудын цалин, лаборатори байгуулах, лабораторийн тоногт хөрөмж худалдаж авах, мөн гадаад томилтууд их мэтчлийн хуваагдаа явчихдаг. Мөн цэрн өөрөө бас тодорхой гишүүнчлэлээр авахтаа шалгууруудыг тавьдаг. Тухайн багийг авч явж байгаа баг нь бүрдсэн байна уугүй юу? Судалгааг авч явах баг нь бүрдсэн байна уугүй юу? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ улс энэ судалгааг цаашдаа манай одоо хамтын ажиллагаанд ямар хэмжээний contribution буюу одоо энэ одоо ачаанаас хуваалцах юм бэ гэдгийг асуудаг. Одоогоор бол LCB-ийн менежментийн баг бол бидрээс тийм зүйлс асууж арай эхлэх байгаа. Гэхдээ бид нар нэг иймэрхүү гуйсан ч юм уу хугацаа хожих гэсэн юм арга цаасан юм ер нь л нэг зүгээр өрөвдөлтөй байдлаар удаан бол энэ тоглолтод бол явж чадахгүй л дээ. Өөрөө давхар эн чинь том хүний нөөцийг бэлтэх юм бааз суурь болоод идэг. Цэрн өөрсдөө манай энэ бааз суурийг ашиглаач одоо нэг томруулаач судалгааныхаа цар хүрээг өргөх бүх боломжийг бид ихний ингээд тодорхой хугацаанд бид та нарыг ингээд чөлөөлөд ингэж ийна гэдэг. Мөн оруулсан хөрөнгө оруулалтад шууд ингээд нөгөө нэг мөнгөө бид ингээд нэг банкнаас тэр Швейцарын руу цэрнлүү ингээд дамжуулчих юм шиг болгодог. Гэтэл эн чинь өөрөө дандаа Монголдо Америкийн группүүд судалгааны NSF-с ч юм уу эсвэл DOE-гээс санхүүжилт авахаараа тэр нь дандаа тухайн багтаа тухайн улстай шингэждэг. Манай жишээ бас мөн адилхан л байх хэвээр. Энэ тийш шилжүүлсэн одоо жишээ нь membership-ийн мөнгө гэж байдаг бол тэр нь эргүүлээд яадгүй гэхээр Монгол судлаачдыг тэр одоо дэлхийн хэмжээний нөөц санхүү бааз дээр орж судалгаа хийх, суралцах боломжийг бас үүдээ нээж өгөх. Тэгэхээр энэ мөнгө өөрөө дандаа дотооддоо үлдэж идэг мөнгө болж таарч байгаа юм. Энэхүү тогтоос бас тодруулаад яг одоо тухайлбал яг CERN гэдэг томоохон чухал байгууллага байж. Тэгээ CERN-ийн явж байгаа энэ том судалгаан дээр Монгол улсын тухайд яг өнөөдөр ингээд бодиттойгоор оролцох дэмжлэг ч гэдэг юм уу тэр холбоо харилцан хамаарал юу ямар төвшөнд байх вэ? За мэдээч Монгол улс гээд бүхэл бүтэн улсыг төлөөлөд орохоор нэг олон улсын хамтын ажиллагаа гэдэг үүднээсээ бол маш нааштай хүлээж авсан. Энэ боломжийг ашиглаад Монгол улсад энэ бид нар юуг зорж байгаа вэ гэхээр тухайн нарийн тэр технологиг ашиглаж бүтээх тийм ээ детекторын эд ангийг Монгол улсад хөгжүүлэх, судлах, тийм цэвэр лаборатори байгуулах гэх зэрэгээр зорж байгаа.
тэгээд төслүүдэд дэвшүүлээд явж байгаа. Тэгэхээр ямар ч байсан бид нар ийшээ ийм том төсөл рүү орсон бол ухрах гаргагүй зоригтойгоор ингээл явах хэрэгтэй. Тэгээд бидний бас нэг хүсэж байгаа зүйл бол энийг төр засагтаа бас зөвөр ойлгуулах тийм ээ. Энэ чинь хамтын харилцааны ойлголцол дээр явах хэрэгтэй зүйл. Тэгээд энэ чинь ингээ урт хугацааны одоо тууштай дэмжлэгээр явдаг. Одоо нэг удаа ингээд пар гэж хаяал тэгээ марчдаг зүйл биш. Энд чинь тэгжээж хүний нөөц, энэ технологийн бааз суурь үүсдэг. Угаасаа тийм урт хугацааны проект гэдгийг бас энд хэлхэн зүйтэй байх. Тэгэхээр бид нар гараанаас эхэлчихсэн байна. Тэгээд бид нар бол эрдэмтдийн зүгээс бол аль болох боловсон хүчнээ сайн бэлдээд ингээд явна. Төр засгаас үсгэд бол энэ том төслийг бас тий Монгол улсад өгөөчтэй төслийг бас дэмжих байхаа гэдэг ингээд хэлж байна. Цогцолрог гишүүнээс бас нэмж тодруулах гэхэд ер нь яг одоогийн байдлаар бол жишээ нь татврын орчноор хувийн эмчилгүүдийг R&D чиглэл дээр ялангуяа шинжилгээ ухааны талбар дээр хөрөнгө оруулалт судалгаа хийх, зам өөрсдийн бүтээгдэхүүн үйлчлэгээнийхээ новчлыг сайжруулах тал дээр нь тухайлбал татвараар дэмжих боломж ер нь хэр байдаг юм бол одоогоор ер нь яг тэгж тусгасан бодлого ер нь байгаа юу? Эсвэл цаашид энийг бий болгох боломж байна. Тухайлбал одоо CERN гэдэг энэ олон улсын томоохон байгууллага дээр жишээ нь хамтын ажиллагааг бол дэмжих тал дээр яг тууштай бодлогыг яаж явуул? Яг өнөөдрийн нөхцөл байдалд бол хэдүүлээ юмыг айгүй эргүүл харах хэрэгтэй. Нөгөө хувийн салбар өөрөө айгүй зөв юм асууж байгаа байхгүй юу? Америкт Silicon Valley эднэр түрүү ингээл ярьж штэ. Тэнд бол аж ахуйн нэгжүүд нь одоо том аж ахуйн нэгжүүд чинь дэлхийн ихэнх улсаас том байхгүй юу? Тэр компаниудын одоо эргэлт капитализац чинь энэ 193 дэлхийн улс орнууд биш тэрний жижиг дунд улсуудаас бүгдээрнгээс нь том тэдний GDP-гээс том юу эргэлттэй компаниуд баг. Тэднэр бол ялангуяа ийм суур судалгаа эднэрт хөрөнгө оруулалт хийх одоо нөөц боломжтой. Бид нар хувийн салбартаа энийг найдныг үл өнөөдөртөө болоогүй. Энийг бол төрөл авч байна. Хэдүүлээ энийг шууд нөгөө дэлхийд байгаа учраас монголч байж болно. Би тэрэнд бас итгэдэг. Бусдыг болж байгаа бол бидэнд байх ёстой. Гэхдээ юм болгоо өөрийн цаг хугацаатай байхгүй. Өнөөдөр бол төрөөс энийг дэмжих ёстой. Төрөөс дэмжих нөөц байгаа яг үл байгаа. 170 одоо саяхан 170 мянган төгрөгийн албан агчтай гэжээс одоо 200 хэд рүү гараа явцсан байна. Энэ яамдууд нь 20 яамд Америкийн нэгдсэн 300 сая хүнтэй Америкийн нэгдсэн улсаас олон сайттай сууцгааж байгаа шүү. Парламентынхаа гишүүдийн тоог 60%-аар нэмсэн. Яагаад энэ шинжлэх ухааны салбарынхны тоог 10%-аар нэмчихгүй юм? Парламентын гишүүдийнхээ тоог 60%-аар 65%-аар нэмсэн шүү. Гэвэл ингэ бодох юм бол нөөц энэ дотор чи зөндөө байгаа байхгүй. Тэгээд би ахаа тэр халамжийн бодлогыг шүүмжлэхгүй тэр хэрэгтэй байлаа гэхэд тэрнээс илүү гарсан өнөө төрд зарцуулж байгаа энэ замбраагаа алдсан хэрэглээнд 75% одоо урсгал зардал шүү дээ. Буцаж орж ирэхгүйгээр зүгээр зарцуулагдж байгаа мөнгө байхгүй. Үрэн таран хийж байгаа мөнгө. Тэрийг эрдэмтдтэй зарцуулах шүү дээ. Энэ квантум физик дээр бол бид нар нэг юм бодох хэрэгтэй байна. Энэ бол зүгээр нэг суур шинжлэх ухаан бол биш. Одоо яг эднэрийн салбарт явж байгаа. Яг бол энэтэй нөгөө супер компьютер эднэр чинь даваа явцсан одоо quantum computing capacity гэдээ яриад явж шүү дээ. Энэ бол бүр бидэнд хүн төрөлхтөнд урд өмнө байгаагүй тооцоолон бодох чадхын тухай яриад байгаа байхгүй. Одоо хуучин супер компьютераар юу вэ? 10,000 жил бодох бодлогыг хэдхэн минутанд бодоо хийчих байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүчин чадлыг бид нар харин энд ямар нэгэн байдлаар нэгжиж өөрийнхөө тооцоолон бодох чадах энэ юмд бол бид нар нэгдэж явахгүй бол 3 сая хүнтэй орон хизээч олон зуун мянган эрдэмтэнтэй байгаа тэрийгээрээ хөгжлөө хангаж явна гэж байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ тэгээд CERN дээр би бол нэг бүтэн өдөр очиж ажиллаж байсан. Би өөрийнхөө бас нэг бичиж байгаа судалгааны ажил. Гэхдээ энэ нийгмийн ухаан би квантум физикээр мэдгүй хүн шүү дээ. Гэхдээ яхаарахгүй судалгаа явж байгаад квантум физиктэй холбогдоодгүй ийм байж болох юм уу гэсэн тэр хүмүүс үндэ наадах чинь бол айгүй сонир зүйлүүд бид нар судалгаанд чинь дэмжлэг үзүүлээ. Тэгээ миний тооцоос бүтэн өдөр намайг дагуулж байгаа энэ юуниттэйгээ танилцсан. Тэгэхэд тэр хүн төрөлхтний мэдлэгийн огт тэнд явж байгаа байхгүй.
нийлж байгаа тийм том судалгааны төв байгуулаад тийм том одоо ингээ ертөнцийн үслэгчлэр 13 тэрбум жилийн өмнөх юм яриад байгаа юм шиг боловч өнөөдрийн тооцоолон бодох чадахын тухай асуудал тэнд шийдэгдэж яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд бид нар эднэрийн ярьж байгаа мөнгө болов шүү дээ. Зарим хэрэггүй яандын мөнгөний дэргэд айгүй жижигхэн мөнгө байхгүй. Та бүгд ингэ бодоод үзээрэй. Өнөөдөр нөхцөл байдал жишээл Батлан хамгаалах салбартаа бид мөнгө зарцуулах ёстой. А гэхдээ Батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа мөнгө эдний одоо шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа мөнгнөөс хитэн 10 дахин их шүү дээ. Тэгэхээр бид нар энэ тооцооллуудаа нөгөө эрүүл тооцооллууд харьцаагаа бол аягүй сайн бодож үзэх. Тэгэхээр яг бас бидний ярьж байгаа сэдвтэй холбоотойгоор нэг мэдээллийг хүргэе. Яг студид мэдгмээ ажиллаж байна. Тэгэхээр ер нь шинжлэх ухааны салбарт дэлхийн топ 10 хөрөнгө оруулагч улсыг тухайлбал ямар улсууд байгаа талаараас мэдээлэл авъя. Баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр олон улсад тус салбарт оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээгээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.4%-тай тэнцэх хэмжээний буюу 900 орчим тэрбум Америк доллараар Америкийн нэгдсэн улс тэргүүлж байна. Жагсаалтын харин 2 дугаар байранд бүгд найрамдах Хятад ард улс 600 тэрбум Америк доллараар орсон бол 3, 4 дугаар байруудад 140-с 180 тэрбум Америк доллараар Япон, Герман зэрэг улсууд жагсаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.8%-тай тэнцэх 130 тэрбум Америк доллараар бүгд найрамдах Солонгос улс 5 дугаар байранд орж 70 тэрбумаар Франц улс 6 дугаар байрыг эзэлж байна. Харин Монгол улсын тухайд бол шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтэнд төлөөлөн хөрөнгө оруулалт хийдгүй учраас одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө тэг 113-аас тэг 115-тай тэнцэх хэмжээгээр дэлхийд 190 улсаас 150 дугаар байранд жагсаж байна. За энэ бол бас яг visual capitalist гэж их сурвалжаас бидний авсан хамгийн сүүлийн үеийн 2026 оны байдлаар гаргасан бас мэдээлэл байгаа. Тэгэхээр эдийн засгийн талаас нь ер нь ач холбогдлын тухайд асуухад бол яалтчгүй бид үнэхээр бүтээмжийн нэмийг гэвэл инновац технологи хөрөнгө оруулалтыг хийж ижил энэ бол цаашаа илүү одоо чадварыг нэмэх. Ялангуяа манайх шиг жижиг гэж хэлэх юм уу эдийн засгийн хувьд. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг хувийн аж ахуйн нэгж байгууллагууд ер нь хэр их чиг хандлагын сүүлийн үед гаргаж байгаа гэсэн тийм төр зураг ер нь харагдаж байгаа. За манай нөхцөлдөө нэлээд сайжирж байгаа гэж би бол хувьдаа бол харж байна. За би энэ дэр нэг бас жишээтэй л дурдмаар байна. Солонгос улс сүүлийн үед яг энэ шинжлэх ухаанд суурилсан инновацтай маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ус. Гэхдээ тэр хөрөнгө оруулалт нь дан ганц улсаасаа биш байна. Улсаас гадна одоо сүүлд яг хэрэгжүүлсэн одоо арга хэмжээг нь авч хэлэхэд бол энэ хөрөнгийн зах зээл дээрээс маш их хэмжээний бас хөрөнгө оруулж ирж байгаа. За яагаад ингэж байгаа юм гэхээр одоо бидний одоо мэддгээр бол Kospi индекс гэж байгаа. Солонгосын үндсэн гол индекс. Энэ гол индексийн хоёр тэргүүлэх одоо хамгийн том хувийн жингийн эзэлдэг хоёр компани нь Samsung болон SK Hynix гэдэг хоёр компани болж хувирлаа л да. Тэгэхээр энэ хоёр компанийг ерөнхийдөө дид бүтцийн асуудлыг улсаас нь дэмжиж өгсөн. Тэгээд урд нь Солонгосын индексүүд яадаг байсан гэхээр зөвхөн Солонгос улс руу одоо компани байгуулад ороод ч юм уу тэгжиж одоо тэрхүү Kospi индексийг худалдаж авдаг энэхүү компаниудыг худалдаж авдаг боломжтой байсан болвол энийг сүүлд нь олон улсын брокеруудаар нээж өгсөн. Одоо чинь бидний мэддэг интерактив гэдэг юм уу те. Тэгэхээр энэ одоо компаниуд өөрсдөө хөрөнгөө босгох боломж нь бий болчихж байгаа. Энэ хоёр компаниуд бол жишээ нь яг энэ инновац дээр суурилсан тэр нөгөө semiconductor гэж хэлээд байгаа хагас дамжуулагчийн салбарт ирээ дэлхийд одоо дийлж байгаа байхгүй ялтч. Тэгэхээр энэ өөрөө бүр эдийн засгаа хүртэл маш хүчтэй дэмжих хөдөлгөгч хүч болж хувирж байгаа. Тэгэхээр бид нар бас яг хөө зүгээр манай хувьд бол шууд гэж хэлэхэд бол хэцүү. Гэхдээ энэ чиглэл рүү явах хэрэгтэй болов уу гэж бол би бол хувь шинжиж байгаа зүгээс бол хардаг. Тэгэхээр ер нь бол одоо энэ хоёр компани үндсэн тэр одоо том хэмжээ бол одоо дэлхийн топуудтай өрсөлдөх хэмжээний болж хувирж байгаа нь өөрөө эргээд тухайн компаниуд бол өөрсдөө санхүүжилттэй олж чадж байна. Дахиад тэнцэнээс орж ирсэн хөрөнгөөрөө эргээд өөрсдийнхөө тэр технологи инновац сайжруулж чадж байгаа байхгүй. Ийм учраас ер нь бол одоо дэлхийд дээр маш томоохон компани ботлоо ингэж хөгжиж чадж байна л да. Тэгэхээр бидний ярилцах цаг дуусахад өгч байгаа учраас би төгсгөлийн асуултыг баасан сүрэн доктороос тодруулъя гэж бодож байна. Ялангуяа цаг үетэй холбоотойгоор 6 сарын 8-наас 12-ны хооронд бас дэлхийн одоо хэмжээний квант физикийн одууд гэж тайлбарлах баг тийм томоохон эрдэмтд бас Монгол улсад чуулгах гэж байгаа. Тэгэхээр энэ талаар бас та нэг товчхон мэдээлэл өгөхгүй. Нөгөө тэгэхээр энэ арга хэмжээ Монголд болсноор бас ямар хүлээлттэй байна.
За одоо яг эхнэрийн эгэл бүүмийн физикчд юм аа. Тийм л да. Яг мэдээж тэр нь бол квант үзэгдлийг судалдаг гэсэн үг. Тэгэхээр тэгж хэлэх нь яг квант гэдэг нь бол бас яг зөв таарч байгаа. За энэ ямар учиртай вэ гэхээр өнгөрдөг жилийн 9 сард манай физик технологи хөрөлн LCB-г хамтын ажиллагааны хамтрагч гишүүн улс болж нэгдсэнтэй холбоотойгоор менежментийн баг нь бол калибрацийн дүрмийн дагуу шинээр элсэж орсон институтыг очиж одоо ингээд зочлох тийм дүрмтэй байдаг. Тэр хүрээндээ бол эхэндээ бол нэг 5-6 хүн байж байгаа. Ер нь яваа энийг бид нар бас тодорхой бас байр суурь эзэлсэн профессоруудыг нэмж ураад нийтдээ нэг 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ер нь Монгол улсад ирж байгаа. Тэгээд энэ ач холбогдлын хувьд бол өмнө Европын цөмөн судалгааны байгууллага ЦЕРН-ээс ийм өргөн бүрэлдэхүүнтэй баг Монголд өмнө ирж ирсэн тохиолдол байхгүй. Энэ бол цэвэр хүндрэлтний орчлон ертөнцөө материйн гүнд нь тандаж судалж орчлон ертөнц хэрхэн үүссэн талаар судлах одоо тэр хамгийн суур асуултуудыг асуудаг тэр байгууллагын том төлөөллүүд нэрж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний хүлээлт ямар байх вэ гэхээр мэдээж бид нар бол нөхцөл байдлаа яг нуулгүй сайхан бодтол харуулах хэрэгтэй. Монгол улсад шинжилгээ ухааны одоогийн нөхцөл байдал юм байна. Суурь судалгаанууд ингэж явагдаж байна. R&D зарцуулж байгаа хөрөнгө оруулалтууд бүх тоо баримтууд нь юм байна. Тэгэхээр энийгээ сайхан бодтоор цаашдаа бид нар яаж хамтарч ажиллах вэ? Цаашдаа Монгол залуучуудад өшөө олон ямар гарцуудыг бий болгох вэ? Мөн энэ дээр суурилсан хүний нөөц нь өөрөө яаж бий болох вэ? Эргүүлээд мөн суурь судалгаач өөрөө урт хугацаанд асар том эдийн засгийн үр өгөөжүүдэд урт хугацаанд буцааж өгч эхэлдэг. Тэгэхээр тэр нь өөрөө ямар байх вэ гэдэг талаар л дэлгэрэнгүй сайхан ярилцж бизнес модельтэй л байна. За та бүхэнд урилга хүлээн авч хүрэлцэн ирж ярилцсан маш их баярлалаа. Тэгэхээр